Түүхэн их сурвалж өсөхвөл Засагтхан аймаг үүсэх үед баруун хил Хязгаар нутагт их Монгол улсын үеэс амьдарч байсан хааны зарилгатай, хар малгай тэмдэгтэй, харахын харуул үзхийн үзүүр болсон хал хурайнхнууд бол бугадчуудын өвөг дээдэс юм гэжээ. Эзэн тэгүрний үеэс хил хязгаараа манаж байсан домогт хал хурайнханчууд Бугад сумын түүхт 100 жилийн ойд зориулан бүтээлээ. Бугад сум нь их Монгол улсын баруун түмний эзэн Толуй, түүний залгамжлагчдын эзэмшил болсон баруун хязгаар, Монгол ойрд, халах зүүн гар, манж баруун Монгол, Монгол дунд дэргэн улс, идүүгээ Монгол улс бүгд найрамдах Хятад улсын хилийн зааг нутагт оршсоор ирсэн түүхэн нутаг. Их Монгол улсын үеэс жилийн аль чуулралд Алтай нуруугаар давж хөвгүүдийн улстай харьцах, баруун зүгийн эзэмшлэн хянах, худалдаа арилжаа хийх, харилцаа холбоо үүсгэн ирж очиход хамгийн тохиромжтой зам чиглэл нь Бугад сумын нутгаар дайран өнгөрдөг байсныг их сурвалжид тэмдэглэн үлдээжээ. Энэ үүднээсээ тус сумынхан хил хамгаалахад идэвхийлэн оролцож, дайны хөлд ихээхэн нэрвэгдэж байсан түүхтэй ард түмэн. Хил хязгаар нутгийг эртнээс харж ирсэн, хилээ манаж, хилээ хамгаалж ирсэн, харуулын хармалгайт нут гэж алдарсан, алтны харуул гэж алдарсан ийм ард түмэн. Энэ нутгийг ингэж хамгаалж явсан. Гэтэл их сони юм нь бол одоо яадаг юм. Түүхэн их олон хүнд хэцүү үйл явдлуудыг бол Зориг Баатартай давж энэ нутгаа дандаа хамгаалж ирсэн Баатартай түүхтэй адтай юм л дээ. Яг тэгэхээр халах ойрдын дан гэж хэлэхэд бол Давдангийн зэргүүд ирэхэд тэр довтлогоноос дайжиж хөхн урлууд бол хошуугаар нүүсэн. Явдал бол 35 жилийн түүх байдаг эргэж иртлээ. Дараагаар нь Галтан цэрэн хааны үед одоо зүүн гарын манжийн хооронд болсон дайны үед бол бас дахиад манай хошууг түүсэн учраас Алшаа руу 8 жил явж суугаад хошуугаараа суугаад тэгээд цаг 50 болсон нэг ингээд нийтдээ 50 жилиг бол ингээд нутаг эзгүүрсэн. Бусад бүх хугацаанд дээр хасгийн дээрэн тэр барай тавиа улс төрийн хүнд хэцүү заян баруун хөлийн тулгуурлалт команданы довтлогоон гол ингээд бүх үед бол яг нутгаа хамгаалаад Баатарлаа үлдсэн маш их үжилсэн маш их тарж удирсан боловч яг энэ нутгийнхаа Монголынхаа баруун хөлийг хамгаалах үйл бол үргэлж бий өсөр өссөн юм ард. Хантайшир уулын аймгийн Бүс хайрхан уулын хошуу нь Засагтхан аймгийн Дайчин засгийн хошууны суурин дээр нутаг дэвсгэрийн хилийн цэсийн өөрчлөлтгүй байгуулагдсан бөгөөд тус хошууны гол сум болох Бүс хайрхан сумын харьяа нутаг дэвсгэр нь 1931 оны засаг захиргааны өөрчлөлтөөр Тамч сумын нутаг болж тэрхүү нутаг дэвсгэр нь 1946-аас 1959 оны хүртэл Тамч, Биж Алтай сум, 1959-с 1960 онд Бугад, Тамч шинээр байгуулагдсан Биж Алтай сумдад хуваагдаж 1960 онд Биж Алтай сумыг татан буулгаж Бугад, Тамч сумдад нийлүүлснээс хойш зөнглөх газар нутаг нь өнөөгийн Бугад суманд үлдсэн, багахан хэсэг нь Тамч сумыг татан буулгаснаар Тонхил суманд харьяалагдах болжээ. Буг хайрхны нэрийг авч Биж Алтай нэрийг солин Бугад сум хэмээн нэрлэх болжээ. Одоо Бүс хайрхан уулын хошууны Бүс хайрхан сумын бол байгуулагдсны 100 жилийн байгаа 1924 онд одоо халахын 4 аймгийн уул усны нэрээр нэрлэх засгийн газрын шийдвэр гарч анхудаа одоо Хантайшир уулын аймгийн Бүс хайрхан уулын хошууны Бүс хайрхан сум гэж байгуулагдаад яг энэ манай нутаг сум нь болж ирсэн. Тэр Бүс хайрхан уулын хошуу гэж яагаад бол тэр үед одоогийн хэд хэдэн сум багтчихсан байхгүй юу. Тэгэхээр нэгэнт хошуу нь 24 онд байгуулагдсан чинь хошууны одоо бүрэлдэхүүнд байсан сумууд бол бас л адилхан 100 жилийн түүхтэй гэж үзээд эн чинь энэ 100 жилийн гээгээд байгаа юм. Өнөөгийн Бугад сумын нутагтаар засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж сум гэдэг байгуулагдсны оюун асуудал яригдж байгаа болохоор нэгдүгээрт, хоёрдугаарт
бид нэр ямар нэгэн одоо сумын нэрний ой хийгээг учраас 3 дугаарт бол тухайн одоо нутаг дэвсгэр дээр ажиллаж амьдарч байсан ард түмний түүх нь бол дундаа одоо тасархай цорхойтой ингэж тасалдалтай байх учиргүй учраас Бугад сумын 100 жилийн хаваа хийнэ гэж ингэж түүхээ тодлож 100 жилийн хаваа хийж байгаа бол туйлын зөв юм байна. Бугад маань одоо бас яг түүхэн хөгжлийнхээ явцад тэр нутаг усанд амьдарч ирсэн засаг захиргааны болон одоо тэр ард түмний аж амьдрал ерөөсөө түүх үргэлжилсээр тэнд хүн амьдарсаар ирсэн гэдгийг баталгаа болж түүнийг эрдэмтэд нотолж он дарааллын дагуу энийг зэгцэлж ойлголттой болгож өгч ингээд манай нутгийн 100 жилийн ой төгөлдөр сайхан болох гэж байгаад бид бүхэн их баяртай байна. Бугад сум Алтай уулт өндөрлөг мужид багтдаг. Алаг хайрхан уул нь Монгол Алтай нурууны дунд хэсгийн өндөр уулсын нэг бөгөөд далайн түвшнээс дээш 3738 м өндөр. Энэ уулыг 1996 онд улсын тусгай хамгаалалтанд авсан байна. Бугад сумын төв нь аймгийн төвөөс баруун зүгт 210 км-ийн зайд орших бөгөөд баруун талаараа бүгд найрамдах Хятад улс, хойд талаараа Төнхөл сум, зүүн талаараа Төгөр сум, урд талаараа Алтай сумтай хэлэлдэг. Төрсөн нутаг маань угаасаа байгалийн тогтсон хөд маш онцлог. Газрын гүнээс шахагдаж гарч ирсэн улаан боржин чулуу, дундуур нь цагаан цахиурын чулууны судал зүсч гарсан. Урд тал нь өндөрүүл бүтэн арцтай. Ийм л газар төрсөн юм аа. Монгол Алтай нурууны салбар хэсэг алаг хайрхан уул, үсэн хайрхан уул ерөөсөө лавдын булган дээд Алтай нуруу дамжаад ингээд манайгаа яваад өвчөө нуруу жахан салбарлаад тэгээ урагшаа бурхан буудаа ороод ингээд явчихж байгаа юм. Тэрүүгээрээ бол уул өндөрлөг уул ихтэй. Хад ихтэй дотор нь эрүүс, янгэр, аргал одоо ерөөс янз амьтад нохойцох шүлүүс гэл одоо зүгөх амьтад бол байсан. Одоо ч байна. Манай нутаг их сайхан нутаг шүү дээ. Тэр тусмаа одоо миний төрсэн газар бол онцгой сайхан газар гэж би бодож байд юм аа. Одоо алаг хайрхан уулын өөрт дуу хайрханы одоо өөрт за тэгээд алсад баг хайрхан, жингэнэ хайрхан, бүс хайрхан гэсэн ийм одоо хайрхад харагдж байдаг. За тэгээд одоо аргашууны хөх толгой гэдэг газар төрсэн. Энэ бол бэлчээр ус хожир бүх одоо тэгшэрсэн ийм сайхан газар одоо төрсөн дэ их бахархаж байдیں۔ Хөдөө нутагт хоршоол хөдөлгөөн өрнөж хамтын социалист аж ахуй байгуулагдан Ленин сургаал манай Алтай нутагт биелж жинхэнэ амьдрал боллоо. 1955 онд анхны одоо нэгдлээ байгуулсан. За би бол тэр нэгдлийн анхны ууган гишүү. Нэгдлийн нэрийг яаж өгөө гэсэн чинь янз янзын нэр хэлжээтэл тэр 4-р ангийн сурагч Овцгаан гэдэг охин социализмын зам гэж өгье гэж тэр нэгдлийн нэрийг одоо тэр охины гэлснээр нэрийг өгчөөсөн байна. Тэгээ социализмын зам гэдэг нэртэй нэгдэл байсан. Энэ нэгдлийн нэрийг би өгсөн юм аа. За анхны нэгдлийг байгуулахад одоо өөрийнхөө мал сүргийг гэр орноо би бүгдээрингийн өгч энэ нэгдлийн гал голомтыг үндсэнд нь үүсгэсэн манай хөрөнгөн дээр тулж одоо үүссэн ийм учиртай. Яагаад гэхээр манай аав ээж бол эртнээс сурсан би одоо 3 чин дүүгээ хамт үлдсэн. Тэр үед чинь эсхин нэмэгдүүлэх албан татвар гэж одоо хүнд албан байлаа шүү дээ. Мах, албан татвар, ноос бүх юм одоо малд ноогддог. Аргагүй байхгүй нэгдэлч хөдөлгөөнд нэгдэлт одоо хамрагдах шаардлага байсан. Ингээд нэгдэл байгуулагдаж анхны нэгдлийн гишүүн болж нэрийг өгч ингэжсэн гоо би. Бугад сумд 1955 онд социализмын зам нэгдлийг анх байгуулж 1957 онд 1-р багт Жаргалан Тэрээдүй, 2-р багт Баясгалант амьдрал нэгдлүүд байгуулжээ.
Энэ үед хөрөнгө хүчээ хорших, хамтын хүчээ нэгтгэхийг нам засгаас уриалж бүр албадаж, үүний дагуу олон нэгдэл нэгдэж байлаа. Ийхүү 1960 оны ардын хурлын тэргүүлэгчдийн 109-р зарилгаар биж алтай сумыг татан буулгаж, бугад сум, жаргалан тэрээд үе, баясгалан амьдрал нэгдлүүдийг татан буулгаж, социализмын зам нэгдэлд нэгтгэсэн байна. Улмаар 1960 онд Алтай өврийн нэгдлүүдийг социализмын зам нэгдэлд нэгтгэн шин зохион байгуулалтанд орж, оны эхний хагас жил гэхэд бугад сум 463 өрхийн 2034 хүн амтай 109,935 толгой малтай болсон байлаа. Баялалтай бугад сумын социализмын зам нэгдэлд эрэстэй зур амьсгалд Махновсны чиглэлийн Баялалтай аймгийн хон үржүүлжээ. 90 хонь бол 90 хэдэн кил дунджаар ийм хань бол одоо 70 кг-тай. Тийм одоо сайхан. За төлөг мөлөг бол ерөөсө 40 кг-с өөд татдаг дандаа. Одоо үнэхээр том биетэй энэ бусад одоо манай аймагтай л бол толгой одоо гэж яригддаг байсан. Тиймэрхүү чиглэлийн мал байсан юм аа манай хойно. Тэр малын тэр их чанар чанса тэр мaqsad намтай чидэмнээс сордог байдаг чинь энэ байгальтай холбоотой ургамлаас л байдаг гэсэн шүү дээ. Цагаан сарт удаа ямаа бол калгас нь хизээч ундаггүй. Тэгээд цагаанаараа цагаан болчдөг жил өнжиж байгаа учраас тийм л ямаа байгаа. Амьдрах чадвар сайтай. Нарийн ноолуур 14-өөс 16 микрон. Энэ бол дэлхийн хамгийн нарийн ноолуур өгдөг ийм ямаа эцэг өвгөд дээр үеэс бий болгон үржүүлж ирсэн. Энэ судалгаанд оролцож, энэ судалгааг хийж хөдөө аж ахуйн яамаар тухайн хоныг үйлдвэрээр батлуулах, тухайн ямааг омгоор батлуулах энэ судалгааны ажлыг хийж явсандаа би бахархдаг. Махновс ашиг шимээр Монгол хүнээс илүү төдий төлөрхөг чанар амьдрах чадвараар давуу байгаа энэ омгийн хоныг Улсын ургамчин Ганбаатар сүүлийн 10 жил малж байна. 500 хон бол 500-ын хуруулуулаад тэгээд тэр чинь бүтэн төл авна. Сард 230 төгрөг авна. Тэгээд үүдхэн бүх юмыг одоо биелүүлсэн байх юм бол 7000 төгрөг авдаг байсан 8000 төгрөг. Тэр 1000 төгрөг гэдэг чинь их мөнгө байсан тэгэхэд. Зөндөө их мөнгө. Хамгийн их мөнгө авдаг тийм л айлын тоонд байсан манайх. Тэр төлөх 550-60 хоног төлөх жил болгон мах цүү үйлдвэрийн нэг даалгавар өгдөг. Тэрнийг маш сайн биелүүлдэг байсан. Ганц нэгээр яваад юм хийлгэж байдаг. Хашаа сарцаа нийлүүлээд нэгдлээс бүх материалын хангалж машин тэрэг унжаад доор нь одоо 2 хоногт сарцаа хашаа бариад томцом хашаанууд бариад ингэж хийгээд дор нь бүтээгээд явуулдаг юм байсан. Одоо социализм зам нэгдлэг гэж яхад Тэмээний суур манай багт байдаг байлаа. Монголын суур манай багт байдаг байлаа. Бусд багуудад байдаггүй. Ганцхан одоо тэр алаг нуур гэдэг тэр сайхан говь төшөглөө Тэмээн сүргийг өсгөн үржүүлдэг. Тэмээн сүрэг өсгөж үржүүлснээр улсад олон удаа одоо шагналт байранд 1-2 дугаар байранд орж одоо UMG 6 трактор 53 машинаар мөн цахилгаан мотороор одоо манай Тэмээ өсгсөн их улсын уралдаанд болцолд одоо олон жил дараалан төрүүлж удаа дараалан тийм шагналууд авч ийсэн. Сая нэгдлийн гишүүнд ирсэн нэгдлийн гишүүнээс нэг тракторын жолооч болоод бугтын одоо газар тариалан эрхэлж явдаг. Тэгээ би нөгөөхийгөө дагаж орж ирж бугтад анх гэж барилгачнаас нь буудал энэ ганц өөртөгч хийж байгаа. Тэрнээсээ бугтны ахуй өөртгөө гэдэг юмыг харин анх эхэлж эхнээс нь дуустал би ажиллаж байсан тийм хүн байгаа. Тэгээ газар тариалан одоо хөгжиж байлаа. За баг сургуульд байсан газар чинь дунд сургуультай болсон 8 жилийн сургууль 7 жил тэгээд одоо 8 жилийн сургуультай болсон. Нэгдэл нэг маань аж ахуй зохион байгуулалтын хувьд одоо ихээхэн хөгжсөн ийм сайхан аж ахуй болж хөгжиж байлаа. Социализмын зам нэгдлийн дараагаар ядамхүү ажиллаж Монгол улсын хэмжээнд нэртэй нэгдэл болгож өөрөө ч хөдөлмөрийн баатар болсон түүхтэй. Бугад сумын социализмын зам нэгдэл Монгол улсын шилдэг тэргүүний баян нэгдэл байсан гэдэг. Тухайн үед нэгдлүүдийг эдийн засгийн хүчин чадлаар нь 4 ангилдаг байжээ. Тэр ангиллаараа хөдөлмөрүүдийн хөлс ялгаатай байлаа. Тухайлбал 4-р ангиллын нэгдлийн нэг төлөвний сарын хариулганы хөлс 48 мөнгө бол 2-р ангиллын нэгдлийнх 81 мөнгө байсан гэдэг.
Харин улсын хэмжээнд 2-р ангилалд багтдаг нэгдэл гарын 5 хуруунд багтах цөөхөн байсны нэг нь Бугад сумын социализмын зам нэгдэл юм. Бугад сумын нэгдэл нь ийхүү эд мандаж байх 1979 онд Алтан ганц содонгоор шагнагдаж байсан төвтэй. Монгол оронд бол одоо мөнгөн гэрэнгээр 2-р байрт орж байсан. Бугад сум чинь Алтан ганц содонтой ядам хөөгдөг удирж байсан. Сум нэгдлийн дарга. Тэр хүн бол ерөөсөө малжгүй үйлдвэр дээр амжилт гаргасан гэж боддог бидс бахаргадаг. Айлгунд ажилдаар нөрөө очиадаг. Цаасууданд бол нөрөө явж байдаг. Хашаас орчор нөрөө явж байдаг. Хатан дижээлэлт нөрөө явж байдаг. Ерөөсөө л очоод биднээс тутахгүй ажиллана. Тэрүүгээрээ бид тэр хүнийг маш бахаргадаг байсан. Тэрүүгээрээ Бугад сум маань маш сайн хөгжсөн. Миний ханыг Оросхын ядам хүү гэдэг хүн байсан. Айлын отхон хүү. Аймагтай багшлна гэд хүрээд ирсэн. Аймгийн намаа хороо шууд нэгдлийн дарга байхгүй Бугад сумын даргаар яв гэд. Тэгээ яг сум нэгдлийн дарга гिचээсэн тэгэхэд. Амьдрал ахуу бас тэр үчээрээ мэдүүлэг байсан л да. Тэгээд их ч юм ажил хөдөлмөр хийсэн. Уулаасаа ч хөдөлмөрч хүн байсан. Ядгүй атар яадаг гэдэг манайхан. Яадаг батэрийг аваад яадаг батэрийг тэр малыг мал өгч маллуулж. Тэгээ би тэр малж яваа 88-нд яадаг нэгдээс батэрийг айдар болгож гिचээсэн тий. Тэгээ 75 толгой малта ингэж батэрийг айдар болгож яваа. Тэгээ тэндээс батэр малчныхаа гараад ирэн цаас ирэн дээр бас ир тусдаг мал явцсан. Аажуу намар болсон. Малын тарахгүй ч одоо муухан байна. Ийм учраас одоо л энэ жаахан ялхногоо гарч байгаа энэ оройтж болсон энэгээр нэг жаахан одоо манай сайн таргалуулах өглөөд одоо иртүүлчих орой хотлуулах ялангуяа малын хариулга малгаагаа сайжруулах. Одоо ингээд өвлийн бэлтгэл бол энэ жил хаана ямар газар ч урж одоо үлчих юм бэлээ одоо дулаан хувцас хэрэгтэй. Энэ үйл бол урд жилүүдийн одоо нутгалж ирсэн нутагт үлчих юм бэлээ үлчихгүй юм бэлээ. Өөр газар үлчиж байна. Мэдэхгүй газар үлж. Тийм учраас ч одоо бид өвлийн бэлтгэл гол нь одоо дулаан хувцас хэрэгтэй, гэр орны дулаалга хэрэгтэй. Тэгээд гол нь одоо малынхаа тарахгүй цаг агаар муудлаа, салхи шуург болоо чинь бол өөрснөө зовоод байх юм аа. Энэ дундаас хувийн өрийн бэлтгэл одоо малчгүй хийх шаардлага их хэрэгтэй болно шүү. Бүгд найрамдах Монгол ард улсын хэмжээнд хуруу дарамт цөөн нэгдлийн алдартай домогт дарга нарын нэг ядам хүн сайхан барилдаж дуулдаг сумандаан төрүүлж байсан хүн. Ядам хүн 1981, 1986, 1990 онд ардын хурлын депутатаар 3 удаа сонгогдож, 1992 оны ардчилсан шинэ үндсэн хуулийг баталцаж, ардчилсан нийгмийг цогцлоох үйлсэд түүхэн хувь нэмрээ оруулсан хүн. Энд малчтайгаа төлөө ажилладаг их
ажилсаг тийм хүн байсан юм да. Тэгээ сүүлд ч гэсэн өөрөө нэг тэтгэвртэйгээ хөдөө бас мал байсан. Тэгэхэд үргэлж наачаас манайхаас нэг ойролцоогоо шиг тэнд үйлддэг байсан. Тэгээд таарахаараа бол за яаж яаны гэж дандаа асууж тэгж ярьж явдаг тийм хүн байсан. Ер нь их аж ахуйч хүн байсан л да. Тэгээд хүн тэгж асууж ирсэн гэж байгаа. Дарга маань таны хийсэн юмнаас юу үлдэх нэ гэсэн. Шүүтийн замыг хүн аваад явуучихгүй байх. Үлдэх байх. Энэ онтоор энд ногоон жорлон би хийсэн. Тэр нэг үлдэх байх гэсэн. Одоо тэр ногоон жорлон байна. Тэгээд нэг хөвчл болол тэгээд дараа явцсан да. Тийм. Гэхдээ тэр малын удам өгсөө одоо манад бол байна. Тасраг оноод байж л хэвтий. Би хүртэл өөрөөсөө бодоод үзэхэд 6 минут ажилласаа хоцорч ирж чал би аймгийн хуулийн Бадцгаан гэдэгт намайг босгоод зогсооч шил байсан. Тийм л ажил төрөлчин нарийн байлээ шүү дээ. Бид хүн бол одоо энэ хони усны баян бүр тэгээд энэ сайхан газраас одоо та бүхэнтэйгээ уулзж байгаад их баяртай байна. Тэгээд за манай Говийг тархан газрын бэ хэсэг бол ер нь Монгол төдийгүй дэлхийд одоо газар нутгийнхаа одоо хэмжээгээр 5-д ордог ийм сайхан одоо өргөн уудам одоо байгалийн баялаг ихтэй энэ газар нутаг байдгаа. Тэгээд 1975 онд бол анх улсын тусгай хамгаалалттай газар нутагт одоо орж исэн. Тэгээд за бид энэ дархан газрын одоо гол чухал зүйл бол одоо шүхэр зүйлийн нэг бол одоо Монгол одооны өвөг тахи байдгаа. Тэгээд тахи гэдэг амтан бол яг одоо энэ Бууц сумын нутаг энэ Гүн хамгын ам гэдэг газар 1969 онд бол хамгийн сүүлийн тахи байж байгаад устсан байдаг. Ангөрөөс аратан жигүүртээ хичнээн элбэг гэж санаа нөхөр маршал. Мажига. Ангөрөөс гэснээс би чамд нэг онцгой даалгавар өгье. За. Энд тахи гэж дэлхийд хаанч байхгүй зэрлэг адуу байдаг гинэ. Миний сонсож мэдснээр бол удахгүй тэр устж мөхнө гэж байна шүү. Тийм учраас чи энэ нутгийн ардууд, анчид цэргүүдтэйгээ нийлж байгаад тэр тахийн 10-аас доошгүй унгыг барьж тэжээ. Түүний сүгээр угч би 100 өрн дулаан болонгууд зөвлөлтийн нөхөдтэй ярьж байгаад бийскээр дамжуулаад тэр зэрлэг амтныг өсгөдөг, тэжээдэг, үржүүлдэг газарт нь хүргэе. Чи харин барингуудаа надад цахилгаан мэдээгээр дуулган шүү. Мөн үү дээ? Мэдлээ нөхөр маршал. Яахааргүй тахи одоо өмнө байсан. Тэгээд тахи гэдэг нэр орсон маш олон газрууд байдаг. Тахийн тал, тахийн шар нуруу, тахийн цавчаал, тахийн ус гээл одоо ингээд. Тэгэхээр одоо үнэхээр одоо тахийн одоо үндсэн гол эдээшил нутаг байсан. Бол одоо энэ зүгээр нотлогдож байна. Асакины Нивагийн амтны хүрээлэнгээс 5 дахь Монголд авчирснаа Говьалтай аймгийн Бугад сумын нутаг тахийн талд онгоцоор хүргэлээ. За манай Говийг тархан газрын бэ хэсэг бол ер нь Монгол төдийгүй дэлхийд одоо газар нутгийнхаа одоо хэмжээгээр 5-д ордог ийм сайхан одоо өргөн уудам одоо байгалийн баялаг ихтэй энэ газар нутаг байдгаа. Тэгээд 1975 онд бол анх улсын тусгай хамгаалалттай газар нутагт одоо орж исэн. Тэгээд өнөөдрийн байдлаар Говийг тархан газрын бэ хэсэгт маань бол 300 орчим тахи сэргээ нутагшиж байна. Энэ ээжийн гол маань одоо дээд хайрхнаас ихэж урсдаг. Энэ зэндээ одоо 70 км газар үргэлжлэн урсдаг юм гол. Энд тахын хоршоод гэж одоо байгуулагдаад энэ уснаа 70 барьж энийхээ одоо үр шимээр энэ газар дээр илэнга усж хөгжиж байна да. Манай орон нутгад одоо бичийн голж одоо эртээр үеэс одоо тарианагаа тааж одоо метрийн өвөг дээрс тариад орж одоо энэ голд одоо байсан. Тэрийг одоо сүүлийн үед бол одоо бас тарианагаа хадлан
тарьж тэрийг одоо үйлж аваад одоо ажиллаж байна. Тий. Богдын засгийн газрын 1914 оны газар тариалан хөгжүүлэх тухай шийдвэр гарч хадуур анжис хүрз үрийн буудай өгсний дагуу Дайчин мангийн хошууныхан Өвчүү, Бэж, Баян голын ам, Цагаан гол, Ихийн гол зэрэгт эрт үеэс 10 буудай тариалж эхэлсэн байдаг. Үүний улбаа өдгөөж газар тариалан эрхэлж Бэжийн голын хөх арвай хэмээх алдартай брендийг бий болгосон нутаг. Манай өвгөн аав одоо 3 үеэрээ 4 үеэрээ энд Бэжийн голд одоо газар тариалан эрхэлжсэн. Одоо би жоохон хөөхтэй хасаа тэмээ хөдлөд газар агалж ясныг бүр төрхөн санддаг юм аа. Баруун сумдыг тэжээл аранга тэжээл үйлдвэрлэлийн одоо оршил байгуулсан. Тэгж байхдаа одоо би тэрний анхны гишүүн болж энд орж ирээд тэрнээс хойш газар тариалан эрхэлж байна да. 86 87 онуудад бол Тонкол, Алтай, Төгрөг сумд бол малын тэжээлээ шууд эндээс хангадаг байсан л да. Тэр зорилт бол биелээд. Тэр энийг үүсгэн байгуулж юу хийсэнхэн одоо Монгол Улсын хөдөлмөрийн баатар ядам хөгждөө манай сум нэгдлийн дарга байсан. Тэр хүний үүсгэл санаачлагаар одоо энэ голд одоо газар тариалан хөгжүүлээд жилдээ нэг 100 гаруй шиг тонн одоо ногоон тэжээл бэлтгэж одоо энэ Тонкол, Алтай тэгээд одоо бидний бэлтгэж байгаа Царгас, Улаанбаатар хүртэл ачигддаг явдалч бий л дээ. Царгас нь бол маш их шим тэжээлтэй тийм урган бол байдаг. Манай улсын аварга тариаланч нэг байдаг. Аймгийн аварга тариаланч 2 байгаа. Сумын аварга тариаланч 3 байдаг. Хүнсний ногоогоо тарина. Сүүлийн үе жимсэг нь бас их тарьж байгаа. Богд сумын эдийн засгийн гол суурь нь мал аж ахуй бөгөөд 2023 оны жилийн эцсийн мал тооллогоор Тэмээ 1689, Адуу 6169, Үхэр 2047, Хонь 41993, Ямаа 66068, нийт 147146 толгой мал тоолуулсан. Манай энэ Көвчийн нуруу бол ерөөсө 5 хошуу мал аль ч мал нь амьдрах, нутагших боломжтой. Манай баг одоо сумда тэмээ сэргээрээ тэргүүлдэг. Би 69 оноос хойш сарлаг хариулсан. Одоо болтол сарлагтайгаа байгаа. Сарлаг бол сайхан мал уу. Ихтэй маллахад сайхан мал. Дандаа кярийн зоо барьж явна. Хариулга маллага ихтэй. Сарлаг бол сайл сүргийн их ашиглана. Тэгэл дээр нэлээд хэдэн жил ашиглаж байна. Манай энэ биж талын ад бол их хурд ихтэй. Хөвч талын одоо энэ ар хөвчийн ад бол бяр ихтэй. Зүүн талаас адуу зөөхөөс өмнө бол манай сумаас адуу бол энэ цээл төгрөг ийш нь бол авч очиход бол их хурдж байсан. Одоо биж талд бол жороо ихтэй байсан. Орон нутгийн адууны онцлог нь бол одоо эдлэг хөтөн сөрөнд төсвөр төвчээр сайтай халуун гэж мэддэг, хөтний хөтөн гэж тоодгоо. Ер нь эдлэгээ сайн авдаг тийм л адуудаа манай нутгийн адуунууд. Би сум орон нутгтай бол энэ айраг 24 5 айраг нэг 5 6 төрөө авсан. Манай нутагч одоо аг шавг нь хангалаад мөн ч сайхан дөө энэ хөвчийнхаа нуруунд одоо ерөөсөө өгөөж буйнаа өгсөн сайхан газар шүү дээ. Ер нь л хангаagaав нь хосолсон өвлийн цагтаа. Зуны цагтаа одоо ингээл хяраатаа гараад нүгэ явдаг сайхан. Энэ бугын даваа гараад аваад энэ улаастан голоор ороод л явахаар чинь мөн ч сайхан шүү дээ. Гэхдээ тэгээд одоо эдийн ногоо гарах цагаас эхлүүлэл одоо малаа ногоолуулна. Хавар нөгөө мадаа хэдий чинээ ногоо идүүлнэ, ногоолуулна, нийлгийг хөөлгөнө. Тэр чинээгээр мал таргална. Одоо нутгаа тохируулж явах хэрэгтэй. Мадынхаа аясаар одоо хаана ногоо гарч ийн тэр газар л явна. За ер нь бол манай нутагч нь их нүүдлгээдэг тийм газар. Хавар, зун, намар гэсэн ерөөсөө үргэлж нүүчихнэ. Тэмээгээр нүүчихнэ. Тэгээд тэр олон нүүдлэхэд ер нь одоо 30 хэдэн нүүдэл жилдээ хийжсэн гэсэн дооцоо манайхнаас зөндөө гардаг байсан. Энэ дөрвөн үлрэл дураараа нөхөр нутагтай сайхан нутаг л да манай нутаг. Энэ зэрэгцээгээр газрын дээрх усны нөөц их сайтай. Олон сайхан нуур байна. Алаг харахны орой дээрээс ингээд Барзангийн
эндээс харахад ганцхан ууландаас харахад 8 нуур харагдаж байдаг. Тий. Манай саадлын говьд бол 3 адууны сайхан нутаг. Тий. Адуу, хулан, таггуруу нэг бэлчээрт явж байдаг. Бэлчээр нутгаа маш сайхан зөв зохистой улирлын дагуу ашигла гэдэг тийм л сургаалыг хэлж энэ залуучуудыг өдөрж явдаг. Тэгээд ахмадууд нэлээд олон ахмадууд бие эднэрийнхээ заавар сургамжаар тэгэл явж идэг. Нэг тийм жирийн малчин хүн байна оо. Дайчин засгийн хошуунд намын үүр байгуулсан 1923 оны 1-р сарын 24-ний өдрийн хурлын тогтоолд Тус хошуунд бага насны хөвгүүдийг цуглуулан сургууль үйлдүүлэн суулгаж буйг улмаар боловсруулан нэвтрүүлэх хэмээн зааснаас үзвэл Тус хошуунд ардын засгийн анхны сургууль 1922 онд байгуулагджээ. Ийхүү 1924 оноос эхлэн бага насны хөвгүүд 40-ыг ээлжлэн суулгаж сургууль үйлдүүлэх дор тамгын газрын түшмлээр Монгол бичиг зааварлуулан байсан боловч хошууны хурлаар дахин хэлэлцэж 52 хөвгүүнийг ээлжлэн суулгаж Монгол бичиг зааварлуулан хэмээн дурдснаас үзвэл төр сургуульд багчуудыг суулгаж байсан нь тодорхой байна. Харин 1933 оноос Тонхилийн сургуульд бугатын багчууд суралцдаг байжээ. Ийхүү 1942 оноос шинэ үсэг буюу кирилл бичгээр хичээл заалгаж эхлэхэд анхны сурагчдын нэг нь ерөнхий сайд асан Пунцгийн Жасрай байсан гэдэг. Нэг сайн морь бэлтгээд эмээлж өгөөд богц тохоод мөр гаргуулж байсан юм. Тэгээд урд өдөр нь мөрөө гаргаад маргаашин сургуультай явсан. Ингээл Галт аймгийн Тамцсам гэж байлаа. Тэр Тамцсамын баг сургуульд 1-р ангид орж суралцсан. За ингээд яг Тамцсын баг сургуульд 3 жил суралцаад Тонхилийн сургууль 5-р ангид очлоо. Тэгээд 7-р ангид төгссөн. Бижи сумыг байгуулсан аймгийн намын хороо захиргааны тогтоолд сургуулийг 1946 онд Тамчид дангаар эрхлэхийг заасны дагуу Бижи сумын сургууль 1947 оны намар шар хаданд байгуулагдаж 60 сурагч, 3 багш, 2 гифтэйгээр Эрдэм номын ажлаа эхлүүлсэн түүхтэй. Анхны бага сургуулийн захирлаар очир, багшаар хамуу нар ажиллаж 1947 онд байгуулагдсан бага сургуулийн анхны 53 төгсөгч 1950 онд Тамч сумын сургуульд дэвшин суралцжээ. Магадгүй окторуудаар нэг өвлийн 2 өнгөртэй 3 4 гэрэл байсан бахаа илүү. Хойд жилэндээ чараад гадаанаас тэн дээр бага сургууль байгуулаад нэг жид болоод өвлжээ. Тэгээд дуун намрын дээр төвдөрөөд одоо отдийж байж байгаа юм. 46-7 оны гişээлийн жилд Бугтад анхны сургууль байгуулагдаж байсан. Анх байгуулагдсан энэ үед бол захиргааны хантаарч гэр, сургуулийн танхимч гэр, дотор байрч гэр ийм л янзтай байсан шүү дээ. Бугтад 40 жил багшлал тэгээд эдгүүртээ гарсан байж энэ анхандаа. За манай сургууль бол яг 46 онд байгуулагдсан энэ шараад гэдэг дээр Бугт одоо энэ дээдлийн сумын дүүн дээдлээ. Одоо тэгчин хүүхдүүд олон байлаад 5-600 хүүхдүүд одоо бол цөөхөн болсон. Одоо бол цөөхөн хүүхдүүд дээр үе чинь нэг анги чинь 40 мөч хүрдэг байлээ. За манай энэ сургууль бол энэ техникл хоршоол гэж байгуулсан дагаж энэ одоо ард иргэдийн өр хөвгтийг сургууль хөгжүүлэх үйл ажиллагаатай ихсэн ингээ 1981 онд үйл ажиллагаагаа 2 ангитай, 2 багштай, 1 захиралтай, 2 элтэнтэй эхэлж байсан. Аргалын утаа бэргэлсэн малчныг төрсөн би атархэл нутгаа үлгэмэн гэж боддог. Цэнхэр манан сонголсон алсын мараа шүртээд сэтгэл багтам харахад үлээж байгаа сэлгэн үнсэдэж байгаа юм шиг өшөөлтэй жимнээр илээдэж байгаа юм шиг энэ рүү сайхан элэг зүрхэн давтаж хасгүй баярын хайрнуудыг үндэдэг. Өнөөдөр ямар дүрс үзсэн мэлээ хүүхдүүдээ? Ургас нараа? Ямар дүрс үзсэн мэлээ? Үлжин дүрс үзсэн.
Бугад тусам 1973 оны 9-р сарын 1-ээс 8 жилийн дунд сургуулийн сургалтын үйл ажиллагаа эхэлсэн. Тэр үед сургууль хичээлийн 4 танхим бүхий 1 байр, дотуур байрны 5-аас 6 гэртээ 20-од багштайгаар үйл ажиллагаагаа явуулж байлаа. Үүний дараа сурагчийн дотуур байр багш нарын контор баригдан ашиглалтанд орж материаллык баазын хувьд дэвшил гарсан юм. Хүүхдийн тооч жилээс жилд өсөж 1976 оны намар гэхэд 400 шахам суралцагчтай болсон байлаа. Хүүхдийн цэцэрлэг 1973 оны 2 дугаар сарын 25 хүүхэдтэйгээр нээгдэж анхны эрхлэгчээр Шинхүү, Тогоочор Үлзийбаяр, асрагч Нервар Таштава нар ажиллаж эхэлсэн бол 1976 онд өргөжөж 50 хүүхэд 6 ажилтнтайгаар үйл ажиллагаагаа өргөжүүлжээ. 1990 оны 9-р сарын 1-ээс ахуйн үйлчилгээний ажилчдын хүүхдийг авах салбар бүлэг нээгдэж 3 бүлэгт 75 хүүхэд 11 ажилтнтай болж хүч чадлаа нэмэгдүүллээ. Энэ үед цэцэрлэгийн эрхлэгчээр Цог Зулмаа, багшаар Байгалмаа, Бямб Цэрэн, Эрдэнэ, туслах багшаар Мегмуржав, Даваажав, Дарима, угаагчаар Жонд, Тогоочор Сувда, Цэрэнчимэд, туслах тогоочоор Сүнжидмаа, Нервар Дулам Сүрэн, Нягтлан бодогчоор Баттилгэр нар ажиллаж байлаа. Тонхол суманд 1935 онд баг эмч Лодон 2 тэмээнд эмнэлгийн хэрэгсэл ачин ирж баг эмчийн салбар нээгдснээр тус нутаг хошууныхан орчин цагийн эмнэлгийн үйлчилгээг орон нутгаасаа авах эрхлэл тавьжээ. Бугад суманд хүний их эмчийн салбар 1968 онд байгуулагдаж анхны их эмчээр хожоогийн бааст томилогдсон ирж ажиллахдаа эмнэлгийн даргын ажлыг хавсран гүйцэтгэдэг байлаа. Ийхүү 1969 онд эмнэлэг дээрээ амбулаторийн үзлэг хийж 1970 оноос иргэдийг хэвтүүлэн эмчилдэг болжээ. Нийгэм цаг үеийн даган 1993 оноос сумын эмнэлэг, 2011 оноос сумын эрүүл мэндийн төв нэртэй болжээ. Эмийн сан их эмчийн салбарын дэргэд 1968 онд байгуулагдаж анхны эрхлэгчээр дугуйд орж ажиллаж байлаа. Ядамхүү дараагаар утсаар ярьлаа. Би ингээд эмнэлэг байгуулахаар болоод эмнэлгийнхаа гэр мөрийг бүгдийг авчлаа. Над машин хэрэгтэй гэсэн чинь чи хүлээж ямар машин явуулнаа сайн байна гэдэг гэж байна. 2 хоногийн дараа машин авахад ирлээ. Машиндаа гэрээ ачиж аваад аавыгаа аваад энэ гэрийг очиж тааруулж барьж өг гэдэг. Тэгээ богцсомын төв дээр очиод манай хүрэг ахих байсан ахын гадаа буулгаад гэрээ тааруулуулаад тэгэл яг нэг баахан цагаан цуймбуу ширээ сандал нэг эмнэлэг байгуулж байгаа юм чинь. Тэгээ гал тоогооны хэрэгсэл бүх юм авсан л да авч очсон. Тэгэл намар нь хайрхан булаг дээр нөгөө гэрээ аваачиж барайл. Ингээл одоо баригад дээр төрөх тасаг байгуулад. Дээр үед цэргийн ал пааж ахта санитар болсон манай нутгийнхаа эмч гэж бүр хэлдэг. Их туршлагатай сайн эмч Дамбуга гэж 40 гаруй настай хүн. Сайхан дуулна, сайн ерөөлч, хурдан морь уйдаг, сойдаг их тийм олон талын авьяастай мундаг хүн байсан. Дамбуга манай эмнэлэгт сөүлэгчээр ажиллахаар болсон. Асрагчаар надад Сандуй Хандмаа гэж нэг хөөхтийг өгсөн. Жохон эмэгтэй охин. Ингээд гуруулаа нэг эмнэлэг байгуулж аваад ажилласан. 75 он хүртэл би 3 жил тэр эмнэлэгтээ. Зам болохоор Цалуугийн голд буучдаг. Хавар болохоор Улаанбулгт буuna. Хавар болохоор Дөрөнбагийн айлуудын дунд орчдөг. Нөгөө сүж гаханч Перм бижим бүх айлууд нөгөө хаваржаан ойролцоо нэг дор байдаг болохоор хавар болохоор Дөрбөнбагийн нутгийн айлуудын дунд би ажилладаг. Төрөхл хүн байвал авчраад эндээ төрүүлдэг. Одоо би их гайхдаг шүү дээ. Одоо юу хийжсэн болоо вэ гэж бодогдоод байна. Одоо намайг бригадад гэр бариад хүн төрүүлээд яв гэвэл би чадахгүй гэж хэлэх баг. Сүүлийн нэг 15 жил энэ 4-р багийн сүж багийн эмчээр ажиллаж байна. Манай нутаг их өргөн том
олон хүн амтай бас. Тэгээд таруу нутагтаа болохоор айлууд маш их тард нутгалдаг. Тэгэл жилийн дөрөв улирал ингээл хөдөө багийнхаа малчтын дунд ажиллаад амьдрал тэдний гайруулыг сайн сайхны төлөө тэмцэл явж лээ. талын цэцгээ Энэхэн тэнгэрийн ян энгис хийгээд хуршхан гэмэн яахавдэ нэгэн цагийн хуршүү дээ. Энэхэн улсын янз нь энгис хийгээд шоодно гэмэн яахавдэ хэттийн заяан мэднэ хэмээн шар талын цэцэг гэдэг энэ дуунд дуулдаг байлгаа. Шар талын цэцэг нь сайхан нарандаан гандадаг ертөнцийн энэ авгай хэмнэл утга учирыг аялгуу дундаа хэлсэн алтайчууд бас лавгайх ард түмэн билээ. Ерөөс монголчуудын цэцэн бэлэг гүн их ухаан уртын дуунд нэвтшингээс тавьдаг нь бас л ардын буйны сэргэшгүй нэгэн ундраг юм. Манай нутаг бол бас одоо баруун алтад энэ тойргийн сумууд дотроо хурим найрын дэг жаяг дуулах дуу тэрний аяа эзэм гэдгээр бас арай өөрмөц ийм одоо ард түмэн байгаа юм. Тэгээ өөрийнхөө сонирхлоор гэх юм уу да. Тэгээд бас хурим найрын даах даллах хурмын эрүүл одоо сурсан байдаг. Тэр маань одоо бас лав юм л одоо ач тустай. Тэгээд хүүхэн одоо бэр мордуулах айлд очих байгаа хүүхнээ мордуулах арангаан бургас гэдэг дууг одоо энэ манай сумаас хаанч дуулдаг тэр арангаан бургас гэдэг дууг. Тэр одоо охин үрдээ маш их захисан одоо ийм сайхан дуу байдаг. Арангаан бургас араагаад байгаа зонхон. Үе олон бид нэр тойрон сууж найрлан алтай тийшээ харсан атан тэмээ газарч аав нь тийшээ харсан алдаг нүд толчээ гэж. Тэгэл ингэр тийшээ харсан ингэн тэмээ газарч ээж нь тийшээ харсан эргэр нүд толч гэдэг одоо ийм охиндоо их одоо ажил амьдралын захиас ийм сайхан дууг одоо хүүхэн мордуулахтаа дуулдаг. Хязгаар нутагт соёлын үр түгээхээр 1946 онд шар хаданд улаан гэр байгуулж эрхлэгчээр нь зундуй ажилласан байна. Улаан гэрийн үндсэн ажил нь ард иргэдэд бичиг үсэг заах, ном сонин унших, суртал хулга хийх, бэлтгэл тавьж дуу сонсгох, заах, үлгэр онцгой ярих зэрэг ажлуудыг зохион байгуулж байлаа. Улаан гэр нь 1960 оноос клуб болж одоогийн соёлын төв нь 1983 онд 200 хүний суудалтай баригдаж өнөө хүртэл ажиллаж байна. За 1964 онд номын сангийн үйл ажиллагаа, 1972 онд нэгдлийн одоо хөрөнгөөр музей анх үйл ажиллагаагаа эхэлж ард түмэндээ үйлчлэг үзүүлж эхэлсэн байна. За одоогор бол манай номын сан 30 сая шам төгрөгийн 17500 номын фондтойгоор мөн одоо 400 гаруй байнгын уншигчтайгаар үйл ажиллагаа явуулж байна. За музей маань бас 103 дэсийн 132 үзмэртэй орон нутгийн одоо байгалийн дурсгалт олон газруудтай. За байгалийн дурсгалт газруудын хадгалалт хамгаалтыг сайжруулахын тулд бид аймгийн хамгаалттай 4 газартаа сумын орон нутгийн хөгжүүлэх сангийн хөрөнгөөр одоо хайс ашиглагтай болж тухайн орон нутгийн одоо нутгалж байгаа малчттай одоо гэрээ хийж ингэж хадгалалт хамгаалтанд анхаарч ажиллаж байна. Орон нутаг судлах танхим нь үндсэн 27, үүнээс археологийн 17, байгалийн 7, шашны 3, түүхэн ач холбогдолтой туслах үзмэр 29, урлаг уран сайхны 11 гээд нийт 70 орчим үзмэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Бугут сум нь засаг захиргааны хувьд биж, ферм, гахамж, сүж гэсэн мал аж ахуйн 4 багтай болов. 5 дугаар баг буюу Баянгол нь сумын төвийн гээд 5 багт нийт 605 хүрх айл 2100 гаруй хүн амтай.
үнэхээр одоо баяр багталтай сайхан үйл явдлууд Говь Алтай аймагт үргэлжилэхэндээ энэ зам. За сүүлийн сум гарсан. За ингээд дүүрэн тавьснаар Монгол улсын мэрэгэн шинээр нэмэгдлээ. Алтан шар зурхаа нэгэн шинэ мэрэгний хүлээн авлаа. Энэ хүн бол Говь Алтай аймгийн Бугут сумын уугуул засагтхан клубын харваач спортын мастер Баатрин Дашцэвэг юм аа. Бугут сумынхан мэрэгэн харваачдаараа аймагтаа төдийгүй улсдаа алдартай. Өнөөдөр Монголын 93 наадмын алтан зурхайд цэцэн гайхуулж улсын мэрэгэн харваач болсон спортын мастер Дашцэвэг нь Говь Алтай аймгаас төрсэн анхны улсын мэрэгэн харваач. Тэрээр 40 наснаас эхлэн ном өвшөөлгөн 46 наснда улсын мэрэгэн болсон нь ясны мэрэгэн харваач гэдгийг харуулсан явдал болж байлаа. Бугут сумаас Дашцэвэг мэрэгний цэц мэрэгнийг даган Тэнүү нутаг компанийн харваач сумын мэрэгэн Батбаяр нарын залуус сум аймаг төдийгүй улсын хэмжээнд цэц мэрэгнээ сорих болжээ. Тэгээ бэлтгэл сургууль хийсний буян алтан шар зурхаа маань нэвэлээ. Нутгийн минь уул ус нэвэлээ. Алтай нутгийнханда баярыг мэдвэргье. Би л харваач болсноос хойш ийм наадам үзээгүй. Жигэн чансаа шалгасан наадам боллоо. Төр нийгмийн зүтгэлтэн Монгол улсын 17 дахь ерөнхий сайд Гавьяат эдийн засагч Пунцгийн жасраа Бугут сумд төрж тэндээ бага сургууль дүүргэсэн төдийгүй сумынхаа бага сургуульд багш аймгийнхаа ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны гэгэрлийн хилтээстэй байцаагчаар ажиллаж байгаад 1961 оноос эдийн засгийн дээд сургуульд багшаар шилжин ажиллах болсон байна. Пунцгийн жасраа нь социалист нийгмийн үед төрийн өндөр дээд удирдах алба хашиж байгаад зах зээлийн нийгэмд шилжих үеэр Монгол Ардын хувьсгалт намын төв хорооны улс төрийн төвчөөний орлогч гишүүн төлөвлөгөө эдийн засгийн улсын хорооны дарга бөгөөд сайд нарын зөвлөлийн 1-р орлогч дарга байлаа. Харин ардчилсан нийгэмд шилжснээс хойш улсын хурлын гишүүнээр 2 удаа сонгогдсон ажиллахдаа Монгол улсын ерөнхий сайдаар томилогдож байсан төр нийгмийн зүтгэлтэн нэртэй эдийн засагч билээ. Бугут сумаас улс төр, спорт, урлаг соёлын алдартан эрдэмтэн мэрэгд цөөнгүй төрсөн нутаг. Гавьяат эмчим, Чойжамц, улсын начин Эрхэнбаяр, Батбаяр, анагаах ухааны доктор Лавг Жаргал, Монгол улсын мэрэгэн Дашцэвэг, төрийн сэрхэлт зохиолч Норов, соёлын гавьяат зүтгэлтэн сэтгүүлч Галарид, урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Цэрэн Дондов, соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч Жамин Норов Сүрэн, гавьяат тамирчин Лавг, гавьяат тасгалжуулагч Цэвэлма, гавьяат тээвэрчин Шархүү нарын олон алдар цууднууд Бугут сумын нутгаас төржээ. Алтай сүрлэг улс тэрл айс авны сүр хүчин дор орших Бугут сумаас эрдэмтэн мэрэгдэд цөөнгүй төрөн гарсан нь уул усны ав шиг хүн зөний оюуны чадварыг харуулна. Анагаах ухааны доктор Лавг Жаргал, Диндийн Дүгэр Сүрэн, Хөдөө аж ахуйн их сургуулийн агроэкологийн сургуулийн багш доктор профессор Жанлавын оюун гэрэл, сэтгүүл зүйн салбарын эрдэмтэн доктор Норов Сүрэн Галарид гээд олон арван эрдэмтэн доктор нийгмийн салбар бүрээс төрөн гарсан нутаг. Говь Алтай аймгийн Бугут сумын Мадынгийн тасгийн гэрэлтийн Дүгэр Сүрэн нарыг Бугут нарийн Монгол Ардын улсын Мадын гавьяат салбар тагнасны Намын цухрооны 1-р нарийн эсгийн дарга Бугут нарийн Монгол Ардын улсын ардын спортын зэрэгүүлэгчийн дарга нөхөр Сэдэн бол гардууллаа. Шинжлэх ухааны гол тулгуур салбар болсон биологийн, биотехнологийн энэ шинжлэх ухаанууд Бугутаас олон эрдэмтэд төрсөн бахархалтай байна. Мөн одоо ангаахаас одоо Чойжамц, Хотгон Чойжамц гэдэг бас манай наагц ангаах ухааны чиглэлээр доктор болсон байгаа. Ингээд бодохоор Бугут нутаг маань эрдэмтдийн уурхай болсон ийм сайхан үлгийн нутгаа. Зөвхөн манай тэр сум тэр багаас олон зохиолч төрсөн. За одоо Далхаагийн Нороо гэж биднүүд ах дүүсийн хүүхд байж байна. За Үнсэн эмчгээд нэг Зулаа цагаан алтай гэвчдэг аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга байсан хүн байж манайхны дээд. Тэгэл одоо зөвхөн зөндөө байна. Тэр Батсуурын баясгал ингээд англи хэлний орчуулагч байна. Тэр
ням хишиггээд хөөрхөөс орчуулдаг нэг сайн шүлэгч байна. Галаар тэгээд орос хэлнээс орчуулдаг одоо гавьяат баг одоо 30 шахам тийм бичгийн хүн байж штэ. За тэгээ манай Бугт Цумаас чинь улсын начин Эрхэнбаяр, улсын начин Дугур Доржин Батбаяр гээд хоёр сайхан түшигтэй улсын цолтой ах байна. Тэгээд бас аймгийн цолтой сайхан түшиг тулгууруулж байгаа ах нар байна. Зөвл заадаг. Тэгээ ах энэ сайхан ах нарын буянгаар бас бүхийнхээ буянд одоо би бас улсын цол авсан. Тэгээ бас энэ ах нартаа бас нутгийнхаа нийт сумынхаа болон нутгийнхаа бүгд ах нартаа бүгчүүд найз нөхөд дүүнер ах нартаа бүгд нь бас одоо энэ завшааныг ашиглаад бас баярлаа гэж хэлмээр байна. Тий. Ямар нэгэн одоо ариун сайхан цагаан сэтгэлтэй, үнэт сэтгэлтэй, харвар санахгүй, холгой зэлгийг хийхгүй, ходлын гэлэхгүй, хойч залгамжлах, залуу халуун өсгөрийнхаа өр хүүхдүүд бол цагаан сэтгэлээр одоо хүмүүжүүлж явах, сургаж явах. Одоо ийм л ястай байх гэж бодож байна. Энэ сайхан нутгийнхаа ард иргэдийн эрүүл мэндийн төлөө бас санаа зовж энэ сайхан нутгийн минь ард түмэн эрүүл энх сарвал сайхан байгаасай гэж үргэлж одоо бас хүсч ингэж бас бодож явдаг. Тэгээд ийм ч утгаараа бас өмнөх ойн одоо жилд ирж бас энэ эрүүл мэндийнхаа төвтэй танилцаж энэ одоо зан олонд үзүүлж байгаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэлийн энэ юм дээр бас өөрийнхөө чадах хэмжээнд бас тусалж дэмжиж энэ хүмүүстэйгээс хамтарч ажиллаж исэн ийм одоо ажлуудыг зохиож исэн. Тэгээд ер нь бол сум орон нутгаа гэсэн маш их сэтгэлтэй. Тэгээд би бас сайхан аав ээжүүдийнхаа энэ сайхан нутгийг өөрийнхөө төрж өссөн энэ сайхан нутаг орныг бол дандаа хөгжөөсэй, дандаа бас дэлгэр байгаасай, дэлгэрч байгаасай гэж байнга одоо хүсэж ингэж одоо явдаг хүн. Гойволтой аймгийн Бугут сумын Харьяат иргэдийн Улаанбаатар хот дэх нутгийн зөвлөл нь нийслэл хотод амьдран суудаг Бугут сумын иргэд тэдний үр хүүхдийг игнэндээ нэгтгэсэн нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага юм. Нутгийн зөвлөлийн дараагаар өдгөө цэрэн ням ажиллаж, орон нутаг болон нутгийн иргэдэд тулгамдж байгаа асуудлыг шийдвэрлэхэд чамгүй хичээл зүтгэл гаргаж ирсэн байгууллага юм. Нутгийн ахмад сэхэднүүд 1990 онд анхудаа одоо тухайн үедээ удирдах ажилтны мэргэжил дэвшлүүлэх институт гэж одоо их сургуулийн хойдын хууль зүйн сургууль байсан тэр байшинд байсан юм. Тэгээ одоогийн мэл энэ удирдлагын академийн суурилтай. Дэд захирал байсан Бүрэнгийн совд гэж манай Монголын одоо том банкируудын нэг сайхан ах маань өөртөө хамт ажиллаж байсан нутгийн одоо Борхогийн Батбаяр гэдэг залуугаа дуудаад за чи ерөөсөө нутгийнхаа сэхэднүүдийг дууд. Ийм хүмүүсийг дууд ер нь чи өөрөө мэдж байгаа тэгээд мэдээд дууд гэж анхуур өгсөн байна. Тэгээд нэг бүтэн сойдор зав гаргаа бид нэр удирдлагын академи дээр цуглаад сувдгай өрөөнд орж уулзсан юм байна. Тэгээд сувдгай бол зарилгаа хийсэн л дээ юуны юм. За ер нь бол биш нутгасаа гараад олон жил болчлоо. Амтан гатуугаа хүртэл хавь ачдаг юм байна. Нэгдүгээр, хоёрдугаар нутгийн хүүхдүүд бие биенээ мэддэг юм байна. Ах トゥ өнөр хоорондоо хүртэл гэр бүл болчих. Тохиолдол гаргах гэдэг гараад байна. Тэгэхээр энэ ахмад залуу үе орон нутгийнхаа бас нэг уулзаж цоглуулж байвал зүгээр юм байна. Тэгээ бид нэр ярилцаад ерөөсөө ингээд заавал тэгвэл ер нь асуудал ойлгомжтой болчлаа. Ерөөсөө нэгдэж нэг тийм одоо баг хамт олон нэг тийм байгууллага шиг байгуулъя гэж тэгээ нутгийн зөвлөл гэж нэрлэгээд. Тэгээ үндсэндээ Монгол улсын хэмжээнд нутгийн зөвлөлийг бол үндсэндээ анх манай Бугут сумынхан байгуулсан байхгүй юу? Яг тухайн үед чинь 90 онд яагаад нутгийн зөвлөл байгуулагдсан бэ гэхээр 90 онд Бугутад 5 сард нэг аюултай хаврын нэг аюултай шуур болсон. Ер нь бол олон жилийн давтамжтай болдог шүү дээ. Тэрний нэг болсон. Тэгээд бас нутг орондоо туслах анханасаа бидний гол чиглэл бол нутг орондоо ард түмэнд тусдим болъё. Нутгийнхаа иргэдтэй одоо холдоод явцсан ч гэсэн бас нэг эргээ сэтгэл санаагаар ч гэсэн дэмжиж бай гэдэг үүднээс л нутгийн зөвлөлийн асуудал том болж гарч ирсэн юм байна. Тэгээ анхны тэр нутгийн зөвлөлийн уулзалт цуглаан дээр цугларсан 15 хүн үндсэн бүх хүмүүсийг нутгийн зөвлөлийн одоо тэргүүлэгч гишүүн гэж анханасаа тэгээд томилогдоод тэр чигээр цаашаа үргэлжлээ явчихсан байна. Тэгээд сувдгай 93 онд нутгийн зөвлөлийн дараагаар томилогдоод тэрнээс хойш бол нөгөө 96 онд нутгийн хой болох гэж байсан.
дээрээс нь тэр сахилгын цэцлэгаан станцын ажилтай холбоотой одоо орон нутагт оролцож байгаа бусад ажлуудтай холбоотой нутгийн зөвлөлөөр нь нэлээд эрчимтэй ажил хийж эхэлсэн. За нутгийн зөвлөл гэдэг, нутгийн зөвлөлийн ажил гэдэг, нутаг орно гэсэн, нутгийн ахын төсөө гэсэн халуун дулаан сэтгэлтэй хүмүүсийн идэвх оролцоо, тосног дэмжлэг тулгуурлаж ажил нь бүтдэг явдаг. Ийвийг эрхмэлсэн одоо ийм хүмүүсийн нэгдэл олонлог байд юм байна. Говьтай аймгийн Буг цумын Улаанбаатар хотын нутгийн зөвлөл ардчлалын ихэнх үед сум орон нутгийн одоо шилдэг тэргүүний хүмүүсийн үүсгэл санаачлагаар бий болж бусад аймаг сумдын нутгийн зөвлөлөөс нэлээд их хэмдрүүл бий болсон. Цаг хугацаагаар авч үзэх юм бол одоо 30 гаруй жилийн түүхтэй ийм төрийн бүс байгууллага байгаа юм а. Одоогоос 3 жилийн өмнө Улаанбаатар хотын нутгийн зөвлөлийн тэргүүлэгчдийг шинээр сонгох ажлыг сум орон нутгийн ард иргэдийн саналыг авч хилцүүлэн байж 13 тэргүүлэгчийг бол сонгосон байдаг. Буг цумын одоо түүхт 100 жилийн ог тэмдэглэн өнгөрүүлэх одоо цаг үе хариуцлагатай үүрэг даалгавар манай баг хамт олонд оногдоод байна. Гойволтой аймгийн төвд ажиллаж амьдардаг Буг цумын уугуул иргэд Баялаг Бугад нэртэй нутгийн зөвлөл байгуулан өдгөө тэргүүнээр нь Батбаяр ажиллаж байна. Баялаг Бугад нутгийн зөвлөл нь аймаг тан төдийгүй Монгол улсын хэмжээнд хамгийн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага гэхэд болно. Тус зөвлөл нь тэмдэглэлт өдрүүдээр спортын уралдаан тэмцээнийг байнга зохион байгуулж оюутан залуус хүүхэд багчууд ахмад настан гээд бүхий л насанд хүрч ажиллахыг хичээдэг байна. Үүнээс гадна иргэдэд тулгарсан өвчин зовлон, цаг зуудын бэрхшээлд байнга гар сунган ирсэн зүтгэлтэй хамт олон. Хамгийн сүүлд гэхэд Буг цумынхаа түүхт 100 жилийн ан хүнд тэмдгийг бүтээхэд нутгийн зөвлөлийн тэргүүн Батбаяр тэргүүтэй тэргүүлэгч гишүүд болох Лавгдаш, Ариун жаргал, Ням дулам, Цог бадрах, Лавг жаргал, Ням цэрэн, Нансалмаа нарын олон хүн тус бүр 700 мянгаас 1 сая төгрөг хандивлан түүх бүтээжээ. Гойволтой аймгийн одох Баялаг Бугад нутгийн зөвлөл нь өнөөдөр 35 тэргүүлэгчтэй үйл ажиллагаа явуулж байна. За Баялаг Бугад нутгийн зөвлөл нь 2024 онд албан ёсоор бол бид одоо өнөөдөр улсын бүртгэлийн гэрчлэгийг авч 5 тэмдэг авч ажиллаж байгаа. За энэ нь бол одоо бас нэлээд ач холбогдол өгөхий одоо татварын одоо хууль ёсны одоо хуулийн этгээд болж ажиллаж байгаа нь бол бас ач холбогдол өгч ингэж ажиллаж байгаа зүйлийн нэг. За тодтогч хэлэхэд бол манай Бугад нутгийн одоо Бугтын нутгийн зөвлөл Баялаг Бугад нутгийн зөвлөлийн тэргүүлэгчд маань бол өнөөдөр нэлээд олон ажлуудыг хийж төлөвлөж хийж хэрэгжүүлж ингэж ажиллаж байна. Тэгээд Бугад нутаг маань бидний сансан шиг одоо хөгжин дэвшиг болтугай гэж ирээё. Улаанбаатар хотод аж төрийн амьдран сууж байгаа нутгийн ард иргэд сурч боловсрч байгаа оюутан залуусаа нэгтгсэн, нягтруулсан хөтлөөр арга хэмжээ төлөвлөгөөг бид бүхэн үе шаттайгаар төлөвлөн зохион байгуулж сум орон нутгийнхаа түүхт айн бэлтгэл ажилд хамтран оролцох нь бол цаг үеийн шаардлага. Нутгийн зөвлөлийн баг хамт олонны энэ оны ажлын нэн тэргүүний зорилт болж байна. Энэхүү өргөж бид бүхэн амжилтаа биелүүлэхээр хичээн ажиллаж байна. Сум орон нутгийн түүхт 100 жилийн ог тэмдэглэн өнгөрүүлэх энэхүү ажил үйлсэд бие сэтгэл, эд мөнгө, товслог дэмжлэгээрээ хамтран оролцож байгаа хандивлагчдаа чин сэтгэлийн талархал өргөн дэвшүүлье. Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд нутгийн зам олонныхаа итгэлийг хүлээж та нартайгаа хамтарч нутаг орныхаа хөгжлийн төлөө хамтраа ажиллаж байгаад баяртай байдаг. Ингээд та бүхэн маань сайхан баярлаж, сайхан наадахын өлзөөтэй өрөөлийг өргөн дэвшүүлье. За нар уртагшилсан энэ сайхан өдөр 100-ыг өдөж шин зунаа хүлээж авч байгаа нутгийн зам олон та бүхэн маань Динж хотоод сайхан наадахын ерөөл өргөн дэвшүүлж байна. Энгэр бэлдэн түүхэн битсэн, ар бэлдэн эрдэн нуусан, оргил оройдон шүтэнэн залсан, үүлс зүлгсэн хайрхтын дунд орших, хүн зоны ажилсаг гар халуун сэтгэлээр босож бүтсэн Бугад сумын түүхт 100 жилийн ойн баримтгийг задлан алтайчууд, бугадчуудаа өргөн бариваа.